боллоо. Хугарсан мөчрийг зүгээр авчиж бариарэ тий. Чамд юмыг гоё болгохоос өөр боддөг юм байна уу? Чи бодож баймаар юм да. Хотын талбайг тэр чигээр нь замбраагүй болгоод хайчихлаа штэ Эпплжек. Санчсан мөчрүүдийг тайрч авахгүй бол шуурга бүрч замбрааг нь алдуулна. Тэгэд одоо морд бүчэд тэглээд бүдэрч унана штэ. Ийм сайхан нарлаг өдөр болж байхад далавчтай одоо морд яагаад орой аадар бороо оруулах гээд байгааг би юусоо ойлгохгүй л байна шүү. Жаахан амьдралд ойрхон сэтгэж заа юу. Өнгөрсөн 7 хоногийн шиврээ борог санаандаггүй алхасчихсан юм аа. Тэрийг нөхөд аадар бороо оруулах гэж байгаа маа. Үгүй. Миний гой болгосон дээл муухай боллоо штэ. Тэгвэл хурдхан шиг ажиллаад дуусгах хэрэгтэй байж тээ. Ямар хурдан ордог юм бэ? Надад туслаарай. Тэр намаа гиний дуусгатал тэр доор түр хорогдож бай заа. Үгүй. Одоо яах вэ? Би тойроо шавар болгомооргүй байна. Санаанд чинь нийцдэг юм гэж юу н байна уу? Бүх юмыг л голж авах юм. Тойроо шавхаа болголоо гэд юунд ч хэрэг болохгүй л үсттэй. Туршиж үзэхээс нааш хэрэгтэй өгөөг нь мэдэхгүй. Ямар утгагүй юм ярьдаг юм бэ? Утгатай. Утгагүй. Утгатай. Утгагүй. Утгатай. Утгагүй. Хязгааргүй утгатай. Хязгааргүй дээр нэмэх нь нэг утгагүй. Дараа харамсахаас өмнө одоо тус тусын замаараа явцгаавал яасан? Харин чи хамгийн түрүүнд харамснаа гэж хэлэх байлгүй. Харин ч эсэргээрээ шүү. Чи хамгийн түрүүнд харамсаж байна гэж хэлнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Би юу ч хэлэхгүй. Би ч гэсэн зүгээр өөрийнхөө замаар яв да. Чиний дараа. Одоохондоо хоёулаа хамт явж борооноос ороод газар онсон нь дээр байхаа. За хамт явъя. Шударган дээр. Миний бицхаммер Нөхөрлөл гэж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танамнадад нөхөрлийг альбуусан адад явдал хөвчөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч баг хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах энэ нөхөрлийг бүтээдэг надад миний сайнаа зүтгэж хөө. Миний бяцхан одоо морь. 1-р бүлгийн 8 дугаар анги. Унтахаасаа өмнө хар. Энэ сайхан хуурай байна. Бараг л. Би лав орохгүй. Эпплжек! Верити! Эпплжек! Верити! Twilight! Датагш ордоо агта. Дүргдээрээ. Тэнгэр минь гэж дуу цахилгаантай борооны үеэр модон дотор орох ер нь зөв үү? Гэрээ чинь минийх шиг аянгийн шидэт саваа хамгааж байгаа зүгээрээ. Нааша орооч те. Биднийг гэртээ орсонд үнэхээр их талархлаа. Зочдомцгой занд чинь чин сэтгэлээсээ баярлалаа. Ёо, боловсон зочин шиг байж явж тойроо уугаа тийхүү. Өнөөдөр энэ сүржин реритигийн дэргэд ахиад жаагаан л удвал би ер нь бие барьж дийлэхгүй юм байна да. Хүчтэй шуурч шүү. Далавчтай одоо мординуудаа ажиллаа үнэхээр сайн хийлээ. Эпплжек та хоёр төвгүй гэртээ харьж чадна үстэй. Бэрхшээл гарч магадгүй байхаа. Тэгвэл манад хоноод явсан ч болно штэ. Спайк мантусын ажиллаар кентер руу явсан. Өнөөрөө би гав ганцаараа. Оо, нэрээ Эпплжек та хоёр манад хончгоо. Октийн үдшилэг хийе. Би дандаа тэгсэн гэж хүсдэг байлаа. Тэнгэр минь нэрээ өнөө хороо чи надад өөр хийх ёстой юм байгаа юм байна штэ. Би бүр таг мартчихсан явж байна штэ. Тэнийг юм а би. Энд шүнжин байж чадахгүй байхаа та Эпплжек тамт. Октийн үдшилэг зооныг, октийн үдшилэгний тухай мэдхийг хүссэн юм байгаач асуухаас айж байгаа үсттэй. Гой гарын авлага байгаа юм. Агуулгын хүснэгтийг хардаа энэнийхээ хэргийг гаргах өдрийг хүлээж ийсэн. Өнөөдөр тэр өдөр нь ирлээ. Ёстой гоё байна байх та. Тийм ээ. Гоё.
бас юу вэ? Ингээд той түр байж бай да. Намайг төрөнийхөө шаврыг арилга гिचгээд өөртөө болохоор нүүрэндээ шавар нь ялж болж байгаа мó? Тэнэг минь энийг шавар маск гэдгийг нүүрний арсыг сэргээж залууж уулдгийг. Нэг нэгийнхээ нүрийг арчилж өгч штэ. Заавал хийх ёстой. Номон дээр тэгсэн байсан. Охтын үдэшлэг 101 бүх юм чинь. Оо нэрэ цаг яваад өгсөн байж тээ. Хурдан арихгүй бол болохгүй нэ. Би нэг юмнаас бүр хоцорчих гээд сайхан амраарай. За. За энд жаахан байдаг ч юм бэлүү. Гайда охтын үдэшлэг 101. Энүүгээр бас яадаг юм бэ? Ойлгомжтой штэ. Нүдний эргэн тойрны хаванг багасгадгийн. Хаван яах вэ? Энийг иддэг байхгүй юу? Бүгдийг яг номны дагуу хийнэ. Тэгвэл миний охтын үдэшлэг аль биесээр хөгжилтэй болно. Сая чи сонсов Applejack Twilight-ийн анхны зохион байгуулж байгаа охтын үдэшлэгийг нураах тэнийг юм хиймээргүй л байгаа үсттэй. Тийм биз дээ. Мэдээж тийм ээ. Чи ч гэсэн нураамааргүй байгаа байлгүй. Тэгвэл хоёлаа тохиролцсон уу? За тэгвэл тохирлоо. Ёй, заваа юм аа. Энд замбраагүй бас зүгээр л бүдүүлэг нэг амтан байна. Энд сүржин бас хамаг төвчээр минь бардаг нэг л амтан байна. Азар би ямар ч одоо морьтой нийцтэй байж чадна. Хичнээн хэцүү байсан ч хамаагүй. Оо тийм үү. Тэгвэл би ирээдүйд танигч ямар ч одоо морьтой нийцдэгээс нийцтэй байх юм чинь. Тийм үг байдаггүй. Хамгийн гоё охтын үдэшлэг болно да, тийм ээ? Тийм ээ. За тэгээд хэр нийцэж байна да Applejack? Зүгээрээ reality. Нэрэ ямар гоё юм бэ? Нүур арчилгаа бочлоо. Оо, сүнстэй яриа ярьж өгөх хэрэгтэй гэсэн байна. Хийх гэж ярих уу? Би та нарт хинт ч хэрэггүй цэвэр цэмтгэр байдлаараа одоо мордыг галзууруулдаг нэг галзуу сүнсний аимшигтай түүхийг ярьж өгье. Та нар тэр сүнсийг таних байхаа? Сонсож байгаагүй юм байна. Би бүр гоёыг ярьж өгье. Балиар заван байдлаараа бүх одоо мордыг 100 бэрийн цаанаас ч цухалдуулдаг тоомжиргүй сүнсний тухай би та нарт ярьж өгье. Наад чинь босон явдал биш. Чи зохиож яриад байна шүү дээ. Сүнстэй түүх штэ. Бүгд л зохиомол байдаг. Би нэгийг яриа. Энэ түүхийн нэрийг толгойгүй морины домог гэдгийг. Яг ийм харанхуй шуургатай шүн байсан 3 одоо морь охтын үдэшлэг зохиожээ. Яг энэ үдэшлэг шиг. Тэгээд хамгийн сүүлчийн одоо морь айх аюулгүй боллоо гэж бодтол яг ард нь хэдхэн сантиметрийн зайтай толгойгүй морь тосож байж. Сүнстэй яриа болчлоо. Жигнэмхтэй амттай идэх хүн байна уу? Тэгээд хөөсөн чихрээ шоколадны дээр тавих ёстой. Яг голд нь байрлуулна шүү. Тэр хамгийн чухал. Тэгээд дээрэс нь яг гой дөрвөлжин хэлбэртэй жигнэмэг маш болгоомжтой тавина. Тэгээд болчихлоо. Тэгээд шууд идэн. Яа, ядаж өршөөгөөрэй гэж хэлж болно доо. Оо, яг хэлэх гэж байсан чинь чи дундуур орчихлоо. Өршөөгөөрэй. Жигнэмэгтэй амттан болчлоо. Дараачийн хөгжилтөд зөвлөвөл үннэхэд үгүй бол шийтгүүл тоглоом. Тэгвэл би Applejack юмыг цэвэр цэмцгэр болгоомжтой хийж чадах үгүйг нь харъя. Оо, тийм үү? Тэгвэл би харин Rarity юм болгон дээр өчүүхэн юмн дээр хүртэл цэмцгэндэг өвчнөө эдгэж чадах нүггүй юу? Харъя л да. Миний бодлоор үннээ хэл гэдэг нь өчүүхэн юмн дээр ч ач холбогдол өгч анхааралтай байхыг хэлж байгаа юм шүү. Миний бодлоор үннээ хэл гэдэг нь зарим нэг одоо морь хэд сүржинэхэ болж бусадтай боломж олгохыг хэлж байгаа юм.
Юу гэж энэ тоглоомыг тэгж тоглох ёсгүй байхаа. Асуусан ямар ч асуултанд үннээр нь хариулах ёстой. Үгүй бол өгсөн шийтгэлийг биелүүлэх ёстой. Тэгвэл би чамайг гадагшаа гараад хамгаас хайртай цэвэр цэмцгэр дэглээ муухай болгож чадах нь үгүй юу? Харъя л да. Чи биелүүлэх ёстой тийм дүрмтэй. За яах вэ? Одоо тэгвэл гялалзаж гялтгансан гой ганган даашин зөмсөд ирж чадах үгүйг чинь харъя л да. Болов. За яг тийм ээ. Миний ээж болж гин үү? Хотод болох дараачийн морины уралдаанд орж чадах үгүйг чи харъя л да. Хотод болох дараачийн морины уралдаанд орохгүй чадах үгүйг чинь харъя. Унтахаас өмнө дэлээ хар мянгуудаа самнахаа болж чадах үгүйг чи харъя л да. Чаддгийм бол дэлээ ганц удаа самж харъя. За одоо энэ тоглоомоо дуусгаад дараачийн юм хийсэн дээр баха. Дараачийн хөгжилтэй тоглоом юу вэ харцгаах уу? Юу гэсэн үг юм бол дэрээр байлдах гинэ? Болох уу да. Надад тийм бүдүүлэг юмд оролцох сонирхол үнэндээ алгал байна шүү. Байлдаа эхэллээ шүү. Дэр аваад байлдаад хөгжилтэй юм. Охтоо одоо байлдаанаа зогсоож болох уу? Яриад байвал би болно. Энд чинь өөрөө ихэрсэн. Би гуруулаа өнөө оройд ингээд дуусгаад унтаж амарцгаах уу? Шавартаа туурайгаа цааш нь байлгаач тээ. Миний туурай шаваргүй шүү. Байсан л үсттэй. Одоо ч гэсэн шавар үлдсэн л явж таараа. Байхгүй. Хар та. Одоо хинэн таамжиргүй байна да. Ороо ахаа засгаас хүнчлээ таруулах хэрэгтэй болчихлоо. Бас. Хөөй. Хой. Чи муухай болгочихно. Яг ингэж хүнжилдөө шуургадаг. Үгүй, тэгж ярихгүй шүү. Геронимо! Чи албаат гисэн бидтэй. Тий? Бас ахаад янзлаатах. Сонсогдохгүй байна. Би унтаж байна. Би хөдлөхгүй дээ. Хүнжил авмаар байл босгол болж тээ. Утгааг өвхгүй. Үхэл аланда өвхгүй. Үгүй. Балцгаа. Энд хамгийн ихэнд нь октын үдшилэг хөгжилтэй байх ёстой гэж бичсэн байх юм. Та хоёрын ачаар би хөгжилтэй байж чадсангүй штэ. Би аятайхан байх гэж чадлаараа хичээсэн штэ. Үгүй, би л харин чадлаараа хичээсэн байх шүү. Үгүй, би хичээсэн. Үгүй, би хичээсэн. Би. Та нарын багчаа анж гин үү? Та хоёр анхны октын үдшилгийн минь нураачглаа. Нүүр арчилгаа, жигнэмгтэй амттан үнэ хэлэх тоглоом дээрээр байлдах гэдэг бүгд энэс дор юм гэж байх уу? Асуусан дуучлаарай. За харав уу? Ийм болохоор л хотын сугарч санчсан мөчгнүүдийг авах ёстой байдгийн. Гойж гангалалгүй. Гэхдээ би намаас холд авахаа. Цаг яваад байна. Базар битгий. Хүлээхгүй. Болохгүй. Би хийн. Энийг найзууд минь хийж гүйцэтгэх гэдэг юм да. Би
ийм юм болно гэж хэлэх гээд байсан шүү дээ. Тэгвэл сайн л хижээх байж дээ. Намайг үнэхээр уучлаарай Twilight. Энэ чинь зүгээр биш байна. Унтлагын өрөөнд аврагтаа мөчөр унаад ирлээ шүү дээ. Номон дээр октын үдшилэг дээр аврагтаа мөчөр унаад ирнэ гэж бичээгүй байсан шүү дээ. Эсвэл би олж чадахгүй байгаа юм болов? Юун дэмэн хийгээ зогсоод байгаа юм бэ? Нэг одоо морины тарсаг хэргийг цэвэрлэж байна. Нэрээ хий юм блэ? Тийм л дээ. Тэр бол чи. Альвэ нэг арга бодцгоё. Нарийн бовжийг нэг сайн найзууд ахын дүүс. Мөчөрний тухай юу ч алгад байна штэ. Rarity одоо мормонд гэж тийм хийгээ зогсоод байлгүй энэ мөчрийг холдуулахад туслаач. Гурдын ирээд надад тусал гэжээ шүү. Ангеч. Намайг уучлаарай заа юу? Сая юу гэсэн бэ? Намайг уучлаарай гэсэн юм аа. Мөчөр наашаа унах гэж байгааг анзаарахад чинь би сонсох ёстой байж. Чиний ядаргаатай Нямбацсан биднийг энэ бүхнээс авч чадах байсан. Гэхдээ яг одоо Арсаар юм санаа зовхоо түр хойш нь тавиад хамгийн хэцүү асуудал болоод байгаа энэ том мөчрийг холдуулахад минь туслаач дээ тэгхүү. Гойж байна. Би муухай болчих штэ. Тэхээс яах юм бэ? Биш ээ. Үгүй тийм ээ. Ангеч муухай болно гэдэг бол шаргуу хөдөлмөрийн сөрөг үр дагавар. Гэхдээ чи даваад гарах ёстой. Яагаад гэвэл би тарьсан хэргийг ганцаараа залруулж чадахгүй байна. Надад туслаач дээ. Юу би чамд тусалнаа. Энд арын хашаанда октын үдшилэг хийх тухай бичсэн байна. Яг энийг хэлж байгаа юм болов уу? Энийг зугаасан гэж тооцох уу? Би аимшигтай болчихооч. Гайгүй болсон уу? Баярлалаа. Хөөх юм аа. Энэ хаанаас гараад ирвэ? Номон дээр бас л алга байх юм? Сарвчнаас том юм уу? Үгүй. Имэйлнээс жижиг юм уу? Үгүй. 20 асуултнаас чинь 3 хүлээ. Юу бодож байгааг чи хизээж таахгүй юм байна. Юу ч байж болно штэ. Жаахан дулаацж байна уу? Яасан? Манад их хүүтэн байгаа мó? Би халаагч нэмчи. Бидний хариултууд өгөж байна уу гэж асууж байгаамаа. Үгүй. Эний чинь бас асуултанд тооцно. Тэгэхээр одоо 2 л үлдлээ. Тэр чинь ягаан толботой дэлхийн нүднээс нод гарч игдэг 6 хөлтэй одоо морь юм уу? Ээжидээ нуухын тулд агаар дээгүүр нисдэг бас гялтгандаг өндөгтэй юу? Яг зөв. Тийм үү? Үгүй. Тэр байхгүй юу? Эвтэй байгааг чинь харах сайхан байсан болохоор та хоёрт хамтдаа ялах боломж олгомоор байсан юм л да. Харуу. Анхнаасаа л ийм хөвгөлтэй байж болох байсан. Хэрвээ нэг одоо морь өө хайдаггүй байсан болч нэг одоо морь салан задгаа байгааг бол өө ирэхгүй л байсан байх. Ядаргаатай ашиглаж байсны минь уучлаарай. Үгүй, би бүрч муухай ашигласан. Ингэж хэлж байгаа чинь сайхан ч уушлалт гуйх ёстой хүн нь би. Би чамаас илүү уучлалт гуйх ёстой. Үгүй би. Тийм ээ. Үгүй би. Тийм ээ. Үгүй би. Тийм ээ. Миний анхны октын үдшилэг амжилттай болсныг зарлж байна. Тийм ээ. Хөвгөлтэй байх болчлоо. Одоо зүүн тал руугаа 2 алах. Үгүй, миний зүүн тал руу. Үгүй яг аль нь юм бэ?
Энэ харин чиний буруу шүү. Миний биш. Хүндэт Селеста гүнчмэн хоёр өөр ааш зантай одооморд хоорондоо эвтэй найртай байна гэдэг үнэхээр хэцүү юм байна. Гэхдээ хин хинийхээ өөр гэдгийг хүлээн зөвшөөрвөл эцэст нь ямар сайн найзууд болж чаддгийг хараад таалав гайханда. Тэгээд маргааш оройн октийн үдшилтэд хэн ирэх үү? Тэгвэл ирэх дөрөвдөхөд 14 хоногийн дараа хагас санд сарын дараа хийх үү? Аа?